За сайн байцгаана уу? Zopal Kicks байна. Энэ удаагийн бичлэгээр GT Cat 3. За энэ пүүзрийнхаа зуралт буюу traction ярилцъя. За энэ пүүз худалчинд бол би энэ пүүзийг баг жил өмслөө, дотор өмслөө, гадаа өмслөө. Зуурхан дор бол ярихан байхгүй. Нөгөө traditional буюу одоо бангийн хийдэг пүүзний доор хийдэг одоо herringbone-ыг одоо жоох юм уулын орой шиг хэлбэртэй болгож хийсэн байлаа. За гүр нь бол ингэсэн. За тэгээ зуралт бол маш сайн. Маш сайн. Ямар ч одоо шороотой тохиолдолд бол маш сайн зурж ирсэн. Заримдаа бол яг алгаараа арчих бол тохиолдол гарна. Зарим бүз бол алгаар арчаад бол зурдаггүй. Энэ бол зуралт бол тасархай. За миний энэ авсан өнгөний зуралт одоо доод уулных нь хийсэн резиных нь материал нь болохоор ийм translucent буюу нийт харагддаг ийм ултаан байлаа. Ерөнхийдөө бол нийт харагддаг резинээр хийсэн пүүзний зуралт бол тийм сайн байдаггүй. Гэхдээ энэ бол маш сайн байсан. За маш олон янзын өнгө байгаа болохоор өнгө болгон дээр бас уулных нь материал бас ондоо харагдж байлаа. Ер нь бол цулгуу резин хийсэн зуралт бол хамгийн сайн байдаг. За тэгээ хэрвээ танд одоо зуралт хамгийн чухал бол энэ пүүзний өнгө нь биш одоо уулных нь өнгийг одоо нэвт харагддаггүй тийм материалаар хийсэн бол ер нь бол илүү зурна гэсэн үг. Тэгвэл ер нь ямар ч өнгө авсан зуралт бол ярих байхгүй. За пүүзрийнхаа cushion буюу зөөлөвчийн тухай ярий. Энэ бол сая миний хийж дууссан JA 3-та маш адилхан пүүзний зөөлөвч оруулсан. Тэр нь бол Zoom X Nike-гийн гүйлтийнхаа пүүзэнд хэрэгэлдэг маш зөөлхөн хөөсөнцрөн зөөлөвч гэж хэлж болно. Хөнгөн бөгөөд энергийн буцаалт бол маш өндөртэй тийм зөөлөвч байгаа. Тэрийг JA Moranter Hybrid гэж хоёр янзаар хийсэн бол энэ пүүзэн дээр бол тэр чигээр нь Zoom X одоо хөлний ууланд тэр чигт нь хийж өгсөн байна. Тэр нь хөлөнд мэдрэгдэх нь бол ярихан байхгүй. Хөлнийхөө өлмий дээр ч гоё, хөлнийхөө өсгий дээр ч гоё. Өсгийнээс өлмий рүү шилжих тэр момент бас их гоё. Маш эвтэйхэн. За ер нь жоохон өмсөх тусам ер нь хөлний доод хөлний хэлбэрт хөвшөөд бүрэл гоё таарч их шиг одоо гоё болоод байна гэсэн үг. За өөр бусдаар бол нэг шинжлэгдсэн. Яг хоо carrier foam буюу эргэн тойрны зөөлөвч бол EVA гэх Nike байдаг хямдхан зөөлөвчөөр хийсэн. Гэхдээ энийг дундуур нь зүссэн бичлэгэн дээр бол ер нь энэ пүүз доод хэсэг тэр чигээрээ Zoom X хийсэн байлаа. За энэ пүүзтэй бол дотор тоглохч гоё, гадаа тоглохч бас гоё байна. What's up? За энэ пүүзнийхаа материалын тухай ярилцъя. За дээд материал бол маш сонирхолтой. Энэ пүүз одоо маш олон янзын өнгө гарсан болохоор өнгө болгон дээр жоохон өөр материалууд орсон байлаа. За миний авсан энэ өнгөн дээр бол дээд материал нь за тал нь хиймэл илэг, тал нь одоо нэхмэл хойноо бас цавуутай жоохон хатуу тийм нэхмэл. Одоо fuse гэхэд бас хойд хэсэг нь жоохон fuse юм шиг тийм маш сонирхолтой янз янзын материал хэрэглэсэн өнгө нь байгаа. За тэгээд материал ерөнхий хөлд яаж мэдрэгдэж байгаа нөхөр ер нь бол маш stable буюу хөлийг хоёр дэж нь холбруулахгүй маш хатуулаг сайн чанартай. За тэр жоохон хатуулаг оёл ихтэй материал нь одоо пүүзнийхаа хоёр талаар явсан байна. За зөөлхөн илгэн амьсгалдаг материал нь бол яг пүүзнийхаа гол хэсгээр явсан. За пүүзний хувьд бол ерөнхийдөө бол халуун биш. Амьсгалах чадвар ер нь тун дажгүй пүүз болсон байна. Гараад жил болчлоо. Би баг өнгөрсөн жилийн нэг шинэ жил хаваар авлуу да. Тэгэл одоо хүртэл өмсөж байгаа. Миний одоо JA авахаас өмнө одоо өмсөх дуртай хамгийн эвтэйхэн, хамгийн итгэж болох пүүз байсан. Байсаар л байна. За тэгээд энэ пүүзийг бол размерийн хувьд бол яг өөрийнхөө размераар аваараа. Яг урагшаагаар яг тийм ийм шүүгэр болохоор эрхээ хуруу гэж ийш нь дарж яж магадгүй тийм сонир мэдрэмж өгнө. Тэг яг яванд арай гайг болчт юм дөө. Ерөнхийдөө бол нарийнхан жоохон урттуу юм шиг мэдрэгддэг. Арзмаар бол доошлуулж бол ёстой болохгүй.
өргөн хөлтэй хүмүүс бол ерөнхийдөө өмсөд үзэх хэрэгтэй. Арай жоохон шинжлэгдээд GTK 3 Turbo гэдэг гарчлаа. Дээдх материалын арай зузаатгаад доор нь байсан одоо энэ shank plate гэдэг энэ нумны хамгаалтын carbon fiber болгосон гэсэн үү дээ. Тэгээд доодох хөшөө Zoom X-ийн зөөлөвчний арай жоохон зузаан болгосон гэсэн. За хямдарч чаддаг бол тэрийг бас авах хэрэгтэй. Би бас харж ил байна. Хямдруул авах бодолтой байна. За тэгээд өмнөх энэ одоо өнгөрсөн жил гарсан маш олон өнгөд байгаа. Тэд нар бол энэ тэнд бол тэр өөрийнхөө арзмаарыг олж чадах юм бол ер нь баг хагас үнээр нь авчих боломж бол байгаа штэ. Тэгэхээр энэ пүүзийг ер нь аваад тавьсан багт бол асуудалгүй. Ягаад тэгэхээр яг түрүүн Jamorant-ыг ярьсан шиг гадаа өмсөд хатаас нэр гიშг цоороод хийн гараад одоо зөөлөвчгүй болно гэсэн байхгүй. Ягаад гэхээр энэ зүгээр юм бамбалзуурын зөөлөвч. Тийм байгаа шүү. За тэгээд энэ бичлэгийг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгийг бас ингэж ойрхон хийх болтугай гэж ерөөй. За баяртай.